За чөтгөрийн ангууч буюу Демон-Slayer Kimetsu no Yaiba-гийн 8 дугаар парт урж байна. 8 дугаар анги шидэцсний анхлын үнэр. Өмнөх ангид музааны чөтгөр болсон залуу шууд ихнэрээ хацгаа Танжиро гараа даавуугаар ороод аманд нь хийгээд гарыг дарж хөдлөөнг бол ихнэртэн шархаа даавуугаар дарахыг зөвлөнө. Энэ залуу хэнийг ч олоогүй. Ихнэрийн шарханцгүй юм шиг тэр хэдэн секундын өмнө энэгээр өнгөрч явсан ингээл хүн байсан. Тиймээс Танжиро түүнийг алах биш бусад хүмүүсийг гэмтэлэхгүй байхыг хичээжлээ. Музаан ч ихнэр хүүхд найзааг гоё шалтгаар тэндээс авах Танжиро түүний ардаас хөөж чадсангүй. Би чамайг явуулахгүй дээ хаана байх ч намаагүй чи эзэс надад суцчихсан. Тамийн орол хүртэл хөөж байгаа чамаагүй толгойч нь тасна гэж орилсорлтлээ. Цагдаа нар чирлээ. Гэхдээ эдгээр бол Танжирод гоё олнохоос төсөлсөнгүй. Зөөр сохтуу гаруудын тарьсан шууган гэж одоо Танжирог холдуулах гэх Танжиро үгүй би л түүний тогтоож чадах ганц хүн гэсэрэн. Хэдэн секундын өмнө энэ хүн чөтгөрийн ан майжуулаад чөтгөр болцсон гэвэл угаасаа энэ ч тэхгүй штий. Танжироч дулаахан ангийн өмнө чөтгөр байдаг гэдэгт итгэхгүй л байсан. Танжирод үгүй гоё энэ хүн хэнийг ч алаагүй бас би түүнэр хэнийг ч алуулмааргүй байна гэсэн ч цагдаа нар хүчрүүлэг гэхэд вакци 四角無限の子この模様はどうなってる周りが全く見えん Танжиро чөтгөрийн дайралт гэж удаа сандарсан чинь энэ дайралт биш тусламжлаа. Түүн тасалсан энэ нэмэгтэй бол Тамаа юу. Тэр бол чөтгөр. Гэхдээ юмч. Гэтэл чөтгөр. Хажуудах нь ширээ. Тэр ч гэсэн чөтгөр. Танжиро энэ залуу хүн гэж дууж аврахыг хүссэн. Тэмээс л тэд түүнд тусалж байгаа нь. Бас тэд ч гэсэн мазааны ус тах хүсдэг болохоор бас хөөрхөн зорилго нийлээд байгаа юм да. Харин нөгөө талд мазаан бизнесийн уулзалтад энэ тэргээд ихнэр хүүхдээсээ салаад яваад. Энд чинь бүр ингээ хүн нэр нь Цукихико. Тэгснэ хуран амжилттай бизнесмен заа. Гэхдээ харанхуй годомжроо ороод тэр төрхөн ахгүй. Яг ч нэг л уртаа алхачихснаас сохтуу нөхөр мазааны мөрлөд уул мазаа би яарч ин хөрчөөгөр гээ явчих гээд байгаа. Тэгсэн өнөөх нь бүр өдүүд гангаалтай маа уур хурцлээ. Чиний царай сүнсэд цагаан юм аа. Өнөө маргааш өөх гэж байгаа юм шиг л яасан хилээ хатцсан уу гэж яагаад алуулна. Одоо хөвгчл хийтэ. Тэгсэн ах нь гарч ирээд уралсан нэгээс олон цохгүй штэ. Дараа нь эмхтэй дээр нь очиж би тийм өвчтэй харагдаж байна уу? Өнөө маргааш өөх гэж байгаа юм шиг цонхсон байна уу? Үгүй. Би бол төгс төгөлтөртэй хамгийн ойр орчихгүй. Миний зүс хүний бие дорол яадаг гэж хүмүүс ч төрөлт. Харин хэмжээгээр орол хүн хөвслийг дэлгэлүүд эсүүдэн дэлбэрдэг гэд дэлбэлээд алчлаа. Дараа нь хорч дүрээ дуудаж ханафутай эмхтэй чөтгөрийн ангуучиг ал гэсэн даалгавар өгнө. Музаа ийм эмэгтэй өстэй мүү аль зүйл ийм эмэгнээс травматай юм гэдэггүй. Ямар ч ажил дургу. Ядж байгаа Танжирогийн ангинд бүр яг копито тавьсан юм шиг адилхан байхамаа. Харин нөгөө чөтгөрийн аны нүдэн хүртэл орцсон айхтар Танжиро маань удааны газрын хонд хоолыг нассан гэж толгой төрөөгөө загнуулж яваа гэж. Танжироч 2 уяа удаан гэлсэд шоконд оруулаа явлаа. Тэдний замд нь шүүр үлээждэг. Бэшанга чөтгөрийн арга хэрэглэж нуусан болохоор энгийн хүмүүс болж чадахгүй хүн. Тэгснэ нээцгөө царимутай гэлсэн чинь Танжиро замынхаа туршид манай тусны мисийг яаж нэ гэж хэлэлтлээ. Тэгээд юм зөвшөөр өгдөг юм. Бухар удам жахад хаашаа алгуулж бай гэсэн хан нүтэл орчиж. Ингээл хүн олохгүй гэдсэн юм шүү дээ. Өшөөрөө орохын өмнө манай хадагтай гомдоод үзээрэй. Тэр хэлсэн болохоор би чамайг навчирсан. Надад чимээ яах чамаагүй шүү гэж зөвлөлөө. Байшинд ороход хадагтай Тамаа шархацсан эмэгтэй өмчлөлийн хөрөнгөнд тусгаарлжээ. Танжироч танд хүмүүсийн шархаг өмчлөх хэцүү байдаг бах та гэсэн өшөөрөө зохиод авдیں۔ Яг үгийн төрөөс ийм асах борвол та. Хадагтай Тамаа ч өөрийгөө илтгэр танилцуулаад өөрийн биеэ өөрчил музааны хараалыг тайлсан тул цусны унаар тавтах нь бусад чөтгөрүүдээс хамаагүй гайг болохыг хэллээ. Бас тэд хүний мах идэхгүй учраас бусад чөтгөрүүдээс хамаагүй өөр нэртэй. Ер нь бол тэгээ бусад чөтгөрүүд чиг заваа нэртэй биш. Айгуу дажгүй нэртэй л гэсэн. Гэтэ чөтгөрөл юм хаана амьдрахын тулд хүний зэс хэрэгтэй. Иймээс тэд мөнгө хэрэгтэй хүмүүсээс судалдаж явдаг. Хадагтай Тамаа ширөө чөтгөр болсон тул тэр түүнээс бага хэмжээний цаар амьдарч чадна. Биш та. Модал хүний чөтгөрлөж чаддаг биш юм. Гэсэн энэ нь ч гэсэн үнэн. Хадагтай Тамаа бүтэн 200 жил оролцоод ганц ширөө чөтгөрлсөн. Танжироч юу 200 жилээ та энэ хэдтэй юм бэ гэсэн ширөө. Эмэгтэй хүний насыг битгий асуу гэмээр зөгчлөө. Харин хадагтай Тамаа дахиад энэ хүү зохиж болохгүй шүү гэсэн шууд улартаа болол. Хадагтай Тамаа явуулахтаа хүртэл хүрэх юм аа гэж бодно. Нэрээ хадагтай Тамаа хүний чөтгөрлөд шилтгаан нь музаан шүү чөтгөрийн харин бүтээх биш. Харин идэвхшгүй өвчтөй хүн тодорхойлсон хүмүүс ямиг орохын тулд санал тавьдаг шүү. 嘘偽りのない清らかな匂いがする。この人は信用できる。 Харин түрүү нөгөө музаанд дуудаад хоёр чөтгөрч музаанаас ахаад их хэмжээний цус аваад бүр хүчрөө болцсон. Тэдний мөрийг нь дааж алхахыг бэлтжүүлээ. Өмнөх ангийн намгийн чөтгөр нээдгөө их хэмжээний цус авч хүчрөөлсөн гарцаагүй өндөр гэж бодоодсэн да. Яг тэгээдсэн бэ гэхлээр музааны цус бидний хэдий хэмжээгээр тэр хэрэг чөтгөрийн хүчин ихэдэг. Гэхдээ яг бүр их болчвол төрөний хашаа дэлбэрэл хүчнэлтэй. Харин хэд өөртөө нь алхаар хоёр чөтгөрөөр заав мэд байгаа ч мэлг. Танжиро чөтгөрийн хүн бол хараа байгаа юу гэж асуухад нь би судалж байгаа гэснээр сонсоод яаж гэ болсон ишээрээ хадагтай Тамаа өөртөө зүрхлэнгээ гэ аваад шидлээ. Тэгснэ би түүний зүгээр л авчихсан цохоогүй гэж авсан. Тэгэхээр цохож болохгүй гэвэл аваад шидчихэд болох юм шүү дээ. Сураад авъя. Гэтэ чөтгөрийн хүн бол хан зүгээр л судалгаан дээр явж байгаа л да. Уусаа чөтгөрийн хүн болохоор мэдчихсэн бол өөртөө аль тийм бацаад хүн болох юм байгаа л та. Тэгэхээр судалгаа хийхэд тулд юу хэрэгтэй? Мэдээж судлах зүйл хэрэгтэй. Тиймээс Танжироос 2 зүйл гуйдаг. Нэгт нийт зөвхөн тохиолдол маш ховор. Чөтгөрөлөд 2 жил болсон л хүний эсвэл амтны цусан шунаж уухгүй байлаа гэхэд галзуурдаг. Харин нийт зөвхөн тэвээг очор цуснаас нь дээж авч судлах. Нийт зөвхөн бусад чөтгөрүүдийг үзээ яддаг шиг тэр хоёрыг үзээ ядахгүй харин ч гэртэн бүр тохолцсон байдаг. Хоёрт музаанаас их хэмжээний цус авч хүчрхэгдсэн 12 Кицуки митийн чөтгөрүүдийн цуснаас дээж авч өгөх.
12 Кизуко гэдэг нь Музанаас их хэмжээний цус авч хүчрхэгдсэн түүний хамгийн өвчтэй 12 чөтгөрийг хэлдэг. Энэ дотроо дээд ба доод 6 гэж ангилагдана. Мэдээж дээд 6 хамгийн өвчтэй. За тэгээд доод дээдээсээ явандаа нэг нэрээ гараад явах болохоор ингэ төрхлөө. Танжираш ганцхан Незукод биш бусдад ч бас туслан гэдэг сонсоо баяртайгаар зөвшөөрнө. そうね。殺し方は決まったか？残酷にだろ今日はいきなり大正こそこそ噂話。ゆしろうさんは玉代様に気をつけるのが趣味。1日で7枚から10枚くらい書いているらしいですよ。その日記を見つけてしまった。少し読んでみようか。何々 ?1 月10日、今日も玉代様は儚げで美しい。17時10分、俺の名を呼んでくれた。2度も。そのお声が美しい。17時29分、玉代様が考え事をしていて段差につまずいた時。次回第9話、手まり鬼と矢印鬼。これは見なかったことにしよう。